Дэлхийн монголчуудын англи радио 88-р урлаган дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн урайтаагаар дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 11-ний баасан гарагийн дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ заниорлагчаар мөнцөтгэн төвшин байрнаар айлж байна. За дахин өрөөмөн түргье. За өрөөмөн түргье. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хятягаан туяанаас үүдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниса брэнд, за мөн Мини Салями Украин махан Жеркигээр Ошир Дагинс компани Hello брэндээр хамтран ажиллаж байгаа баярлаа. За таны мэдээг хэлснэ гэж байгаа. За өнөөдрийн мэдээнүүд бол бас шуугуулгаар юм байна шүү. За ингэдэг. Нарийнхан турбайнууд ингээ босгочхоод ингээд бүдүүнээр нь орохлоор болохгүй хамгийн нарийнхнаар нь орох юм бол хөнгөлт өгдөг нэг тийм нэг тэдэн хувийн хөнгөлт үзүүлнэ гэсэн нэг сурталчилгаатай юунууд зоогийн газрууд байдаг штэ. За манайд ч гэсэн нэг тийм газар нэгдсэн байсан. мэдхгүй за. За энэ тэгдэг байхгүй юу? Одоо ингээд нөгөө нэг өргөнөөр орох тусмаа хамгийн өргөнөөр орох юм бол бүх хүнийг нь төлнө. Нилээ нарийнхнаар орох юм бол бүр 20% хөнгөлт хүртэл идэлдэг. За одоо нэг хашааны завсраар орж байгаа гэсэн үг юм байна шүү дээ. За ойлголоо. За тэгсэн Тайландын нэгэн зоогийн газрыг яг ийм арга барил хэрэгжүүлснийхэн дараа тархан махлах хүмүүсийг жингээр нь ялгуурлан гадуурхаж байна гэж үзээд онлайн шуугаад эцэст нь бүр Нью-Йорк Таймс дээр мэдээ болоод гарцсан байна. Тэгэнгүүт нь чирээд ирлээ. За Chiang Mai Breakfast World гэдэг нэртэй энэ кафений Instagram хуудсан дээр энэ өнөөх жингээр нь өнгөлөлт үзүүлэх зар нь бол явсан бүр 8 сая хандлт аваад байгаа. За өглөө болгон шинэхэн өглөөний цай авахыг уриалдаг энэ газарт үйлчлүүлэхийн өмнө хамгийн нарийн заагаар нь багтаж орвол үнийн дүнгийн 20% хөнгөлнө. тийм байна. Дунджаар нь багтвал 10% хөнгөлнө, харин томоор нь орвол хөнгөлөлтгүй гэд ингээд явах юм байлээ. 5 10 15 20 гэд. За Өмнө нь ийм газар зөндөө байсан чи яагаад ч юм эдний зар сошиал дээр маш их явж зоогийн газрынхан жаахан бүлийдүүлээд байгаа юм байна. за Хүмүүсийн бичиж байгаа сэтгэлдлэр бол бүдүүн байхын сул тал туранхай байхын давуу тал гэж үзэж байгаа нь энэ хандлага нь орчин цагт 21-р зуунд байж болохгүй авчин гадуурхсан хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн хандлага гэж үзэж байгаа гинэ. Одоо энэ бол би бол энэ дээр нэг актер тийм негатив байна. Юу гэхээр дэмжигчгүй байна. Одоо нэг эсэргүүцчихгүй байна. Гэтэ ингэсэн штэ. Тэгтээ уул нь ингэж ярьдаг үстэй. Толгоол орчвол тэгэл би ямар ч завсраар орно гэдэг үстэй. Одоо толгоо ороод нэмэргүй болсон байлаа хөө. Өө тийм үү. За. Ингэсэн. За. Барби куклтэй жишээлбэл дандаа нарийнхан тийм төгс биетэй байсан чинь Барбиг бас хүмүүс шүүмжилсэн. Наад чи өсвөр насны охтуудад ингээд нэг туранхай байхын синдром өгөөд жоохон махлаг охтууд сэтгэл санаагаар унаад ингээд бараг зарим нь амиа орлох дээрээ тулаад байна. Та нар энэ Барбиг ингэж болохгүй гэдэг. Тэгээ Барби чинь бүдүүн Барбитай болоод тэгээд өнгөт арьс Барбитай болоод тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй Барби хүртэл хийсэн. Ингэж одоо нөгөө олонний хил амаас гарсан. За тэр нь ч яг ер нь өсвөр насны хүүхдүүдэд зориулсан юм учраас магадгүй тэр айгуу тийм нөлөөтэй байсан байж магадгүй нэрнгэсэ. Харин энэ зүгээр хоод идэхээ явж байгаа насан турш хүмүүсийн хувьд бол энд нэг актер тэгэл ялгуурлан гадуурх биш харин ч өөртөө жиндээ анхаараа би ер нь нэрнгэсэ жинхэнэ илүүдэлтэй байна гэдгийг сануулад байгаа юм шүү нөгөө талаасаа бол тийм ээ тийм ер нь хүн өөрөө аль өнцгөөс яаж харна тэргээрээ л тэгэл бодё штэ тийм. За тэгсэн сэтгэлдлүүд нь ингэнэ. Бие сайхан тосолж байгаад гулгаад л орчихмаар юм биш үү дээ. Надад бол хэцүү тухгүй юм харагдахгүй л байна. Тарангад нь туранхайн асуудалч бодогдохгүй байна. Хөгжилтэй санагдаж байна. Орох боломж гарвал очиж шургаж үзнэ гэсэн байна. За би бол нэг шургаж үзэхсээд байгаа юм байхгүй. Би ойлгомжтой бүгдийн төлнө. Би тэр нарийнуудаар нь багтахгүй юм шиг харагдаж байна. За шал тэнэг юм тарган байхаараа хөнгөлт авч болохгүй гэдэг чинь тарган хүнийг тарган бүдүүн гэж доромжилж байгаагаас ялгаагүй штэ. Яаж ч харсан тийм л байгаа үсттэй гэсэн байна. За нэг том хөхтөө хөхн яг ийм юм руу орохоор нь хөхн багтахгүй дээ гэсэн чинь хоёр тийш нь салгаад тус тусад нь гулгуудаад оруулчихдаг юм байна лээ.
хаа хөгжилтэй байсан гинэ. Тийг шүү дээ угаасаа. Нэг ингээ гаргана шүү дээ. Нэг нь ингэж гаргаад нөгөөх нь ингээ гаргачтай байгаа үстэй. Яг энэ бол тэ одоо яг дэлхийн ертөнц ингээд жоохон ухаантайч болоод байгаа юм уу? Заримдаа арай хитрхи туншраад л байна л да. Гэтэ одоо жишээл би тэрэн дээр нэг өмнө жишээлбэл нэг юм дээр ингэж гарсан. За. Энэ ийм хандлага хаана нэг актер том илэрсэн гэхэлэр хүүхдүүдийн IQ-г шалгахаа болио. Наад чи яг ингээ хүүхдүүдийг одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж байгаатай адилхан болчиход байна. Тийм учраас IQ гэдэг юмыг шалгахаа болооч гэж ийм эсэргүүцэл гараад тэгээд IQ тестүүдийг зөвхөн онлайн алтан бусын юм дээр л байна гэхээс сургуульд жишээл хүүхдүүдийн IQ-г тодорхойлох болцсон. Тэр гих мэтийн зүйл дээр бол надад нэрэж тийм юм да гэж бодогчсэн бол энэ дээр нэг хотлаа те ингээл арайч попродж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Хойлоо өмнө нь нөгөө бэлгийн хомхоотой хүн хүүхдийн нүд очиж үнсээд нөгөө мөн хүүхдийн нүд сохолцсон гэдэг нэг мэдээстэй амар шуугуулсан штэ. Тэрний ч үзэл бүр сая мая гараа эзтэй тий. За тэгвэл одоо манайхан наашаага аан гэд уун гэд анхаарлаа хандуулж агаараа. Бас тийм сэрэмжлүүлэг мэдээ юм уу? Финлянд Америкийн эрдэмтдийн хийсэн нэг мэдээллийг ярьж өгөхөд аваад ирлээ л дээ. За өндөр хөгжилтэй энэ хоёр орны эрдэмтэд нийлээд ханиа томоо болон бэлгийн хомхоог үүсгэгч вирусээс сэргийлдэг бох гаргаж авсан гэдэг мэдээлэл цацагдаад байна. За молекуляр терапи сэтгүүл бичснээс шинэ хийгдсэн судалгаагаар амны эвгүй үнэр дарах ам цэвэрлэх зорилгоор зажилдаг бох маань зарим төрлийн вирусын эсрэг тун идэвхтэй үр дүн үзүүлэх боломжтой гэдгийг нь нотолсон байна. За гацинтин шош гэдэг ургамлаас гарган авч лабораторид боловсруулсан энэ эмчилгээний бохны гол орц болох тэр гацинтин шош гэдэг энэ цэцэгт ургамал нь айгүй гоё өнгөтэй, айгүй гоё цэцэг байлээ. Ургамалд нь ханиа томуу бэлгийн хомхоо үүсгэгч вирусуудыг хориглох, зогсоох боломжтой фрил гэдэг нэртэй уураг байдаг гинэ. За өргөн хүрээний вирусын эсрэг энэ уураг нь хүнд вирусын дархалт үүсгэхээс сэргийлээд зогсохгүй мөн шууны ханиадны үед ч гэсэн үр дүнтэй гэдэг нь нотлогдсон байдгийн байна. Манай далийн ягаан шиг юм биш. Тийм байгаа үстэй. Тийм байна. За мэдээж шинэ гаргаж авсан бохоо лабораторид турсан, зажилж эхлээд 15 минут болсны дараа нөгөө фрил гэх энэ уураг нь ялгарч альва вирусыг 50% нь хоргоожуулах аюулгүй болгож байсан зай. 50% шүү. Ханиад томооны үед бол ердөө 2% уурагтай бохц ажиллахад тохиромжтой л бэлгийн хомхоо вирусын үед 160 мг-тай бох бол хангалттай гэж байна. За эмчилгээний зориултаа энэ бохыг үйлдвэрлэхдээ хүнсний стандарт шаардлагыг бүрэн хангасан учраас тасалгааны температурт 800 оноход муутахгүйгээр хийгдэж байгаа гинэ. За лабораторийн төвшөнд туршигдаад байгаа энэ бохыг удахгүй хүн дээр туршилт нь амжилттай байвал өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр Финлянд, Америкийн хамтарсан багийн эрдэмтэд төлөвлөж байгаа юм байна. За сэтгэгдлүүд нь бэлгийн хомхооч өстой муу ёрын вирус штэ хүнээс хүнд зүгээр л үнсгэд халдчихтыг бодохоор хэнийг ч үнсмээргүй санагддаг гэсэн байна. Ковидын үед ийм бох байсан бол хичнээн хүн өвчин тусахгүй, бие нь хүндэрч муутахгүй амь аврагдах байсан бол доо. За ашгүй дээ ядаж дараагийн дахал гарах үед наад богч нь хэрэглээнд нэвтэрч гисэн байгаасай Ванга 2025 онд өвчин гарна гэж зөвгөнсөн гэсэн шүү гэсэн байна. Гэхдээ одоо нэрээ ингээд нэг богц ажиллаад ингээд тэр одоо энэ ханиа томуу бэлгийн хомхоос урьсан сэргийлж чадаад байвал одоо болж л нь штэ тий. Тийм ээ. Одоо жишээлбэл урд өмнө бид нар бохноос өмнө бол бас л амны өгнтийн өвчлөл ихтэй шүд цооролт мооролт ер нь бол замгүй л байсан. Тийм штэ. Бох гарснаас хойш бид нар хамаагүй дээрдсэн. Яг үнэ. Одоо бол ингээд дахиад өөр юмнууд гарч ирж штэ тийм ээ. Одоо бүр эмчилгээний зориулттай юмнууд гарч ирж байна. Тэгээд бид нар чи өмнө нь ингээд нөгөө нэг хуйгаараа хярж исэн юмнуудыг нэг нээлтээр л бүгдийг дарсан тохиолдлууд байна штэ тийм. Одоо жишээлбэл хамгийн пенсилин гарч ирлээ. Сүрье уушигны хатгалгаа гэдгээр чинь бол хуйгаараа явсан штэ. Тэр том дахлуудын чинь нэг нь бол уушигны хатгаа байсан. Сүрье эмчлэгддэг болсон. Тэнгүүд чинь тэ ингээд пенсилин гарч ирснээр бол бид нар нэлээ их зүйлүүдийг дарсан гэдэг шиг ингээд шин юмнууд гарч ирээд одоо ингээд зарим юмгаа ингээд дарж лээв сайн л байна. Гэтэл дараагийн бас нэг шинэ вирус гараал ирнэ л дээ. За Улаанбаатар хотод 18 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Мини Салями Үхрийн махан Жерки гэрэ Hello брэнд хамтран ажиллаж байгаа. За очир тагс компани Hello гэдэг ийм нэртэй цуврал бүтээгдэхүүнүүд байгаа. Тэднийх нь одоо нэг нь бол энэ Hello Mini Salami болон Beef Jerky 2. Салами нь болохоор 20 грамтай ийм утсан олон давхар утлагатай хям гэсэн үг. Маш хатуу хям шүү. Beef Jerky нь бол хатаасан мах
гэж ойлгоно. Үхрийн мах байх нь шүү дээ 40 грамтай. За тэгээд хүн над руу битсэн байсан. Анжгаа та ингээд нөгөө нэг салямиг нь рекламдаа, жеркийг нь рекламдаа гэсэн. Би нэгийг нь авч идсэн чинь надад ингээд нэг сонин амтгдсан. Хүний амтлагаа өөр шүү дээ тийм. Тэгэхээр жишээл надад бол гоё санагдаад. Надад ч гэсэн. Надад бол яасан гэхэлэр кармалж явж байгаад итгэхлээр маш нөгөө юу гэдгийг ингээд нэг хоол идэх нэг юм нэг огцом ийм нэг ингээд ходоод нэг юм хоос оргол явцдаг штэ. Тэр мэрийг бол намал дардаг. Нам дардаг. Тэгээд юу гэдгийг уртын замд ч гэдэг юм уу машин бариад урт удаан замд явж байхад бол нэг заавал зогсож хоол идэхгүйгээр нэг амны зугаа ичи гэсэн үед бол яг л таарах юм байна даа л гэж бодсон. Манайх одоо нөгөө стандарт хэмжил зүүн газрынхантай цувралаар ярилцлага хийж байгаа шүү дээ. Цагаар тий. Би нийслэл лабораторийн газрын дарга хүүхэнтэй яг одоо үндэ Монгол улсад хүнсний аюулгүй байдлыг ямар төвшөнд байгаа юм бэ гэдэг сэдвээр ярилцахгүй юу. Тэгэхэд хэлжсэн л да одоо юу гэдэг ингээд нийслэл лабораторийн газар гэхэд одоогоор ингээд тоног хөрөмжүүдэд цувралаар шинжилээд л яваад л байгаа юм байна. Гэхдээ хувийн хвшлийнхны маань лабораториуд одоо үнэхээр сүүлийн үеийн мундаг тоног хөрөмжтэй. Тэгээд одоо яг энэ хүнсний үйлдвэрлэлийн компаниуд маань дотроо нөгөө бүтээгдэхүүнүүдээ маш сайн ингэж шинжилж тийм ээ лабораторийн нь хүчин чадал нь сайн учраас одоо тоног хөрөмжөж гэдэг юм уу орчин үеийн техник технологитой учраас маш сайн чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж гаргаж байгаа гэжсэн байхгүй юу. За тэгэхээр Очир Тагинс компани дотоод хяналтын лаборатори нь өөрөө одоо үндэсний итгэмжлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлээ хүлээгээд авцсан. За энэ хүү итгэмжлэлийг хүлээж авснаар Очир Тагинс компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартлал итгэмжлэлийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр хүртэл шинжилгээ хийж дүгнэлт гаргах юм боломжтой байгаа байхгүй юу? Одоо энэ чинь бас нөгөө нэг үндэсний лабораторийн ачааллыг бол багасгаад тийм одоо өөрсдийн юу гэдгийг үндэсний стандартын хэмжээнд шинжилгээ хийдэг ийм лабораторитой байна л гэсэн үг шүү дээ. Та бүхэн энэхүү Hello брендийн мини салами болон beef jerky GS25 мөн бусад бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон Очир Тагинс компани нэрийн барааны дэлгүүрүүдээс худалдаа аваарай. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 76 тэг 7530 R20 7530 гэсэн дугаараас авах боломжтой. Тэгээд Hello Brand гэж латинаар бичээд сошиал хаягаар орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мини салями өкрийн махан жеркигээрээ Hello Brand хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өргөжлүүлээ таны өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ нөр битээр нэг ингэж ярьсан шүү дээ. Нэг эмч биш багийн хүмүүст юу хийчихээ гэж. Тэр байтугай Америкт ч ягаад нэг ямар ч эмчийн мэрэгчлэхгүй багийн шүдний эмнэлэг байгууд ажилуулад хичнээн жил болцсон байсан. Түүн лүгээ нэг мэдээ өргөх гэж байна. Ахаад Америкт шүү. За Нью-Йоркотын иргэн 38 настай Филиппе Хойс Поронда гэдэг нөхөр 38 настай. За энэ нөхрийг Нью-Йоркийн цагдаа нар 3 сарын 28-ны өдөр баривчлаа. За яг ямар хэрэг хийгээд баривчлагдсан тухайд би одоо ярьж өгөх гэж байна. People сэтгүүлийн мэдээлж байгаагаар бол энэ нөхөр Queens дүүрэгт байдаг гэртээ түргэн дуудсан. За түргэнийхэн дуудлагыг нь аваад яваад очил гэртээ гоо сайхны мессежлбэр хийсэн. Мессежлбэрийн үеэр үйлчлүүлэгчийн нь биеийн байдал муудсан ийм дүр зураг өгсөн. Яна ямар амар юм бэ? Гэртээ штэ. Тэгээ нөгөөдгөндөө гэрт нь мөнгө өгөөд гоо сайхны хагалгаанд орж байдаг яа. За нөхөр түргэн дуудснаа бас өөрөө хэргийн газар дээрээс цугцсан. Түргэнийхнийг ирэхэд 31 настай бүсгүй зүрхний шигдээс болсон байдалтай байж байсан. Яна. Бүсгүүд мессежлбэр хийх үеэрээ хэсэгчлэн өвчин намдах зориулттай лидокейнер гэдэг зүйлийг тарьсан. Тарихдаа тун хэтрүүлснээс болж биеийнх нь байдал муудсан байх магадaltaй гэсэн мэдээлэл одоогоор цацагтаад байна. За энэ нөхөр Кеннедигийн нисэх онгоцны буудлаас нисэх гэж байхдаа шалган дээр кодон руу нисэх гэж баригдсан гинэ. Кодон руу нисэх гэсэн юм байна. Харин баривчлагдсныхаа дараа өөрийгөө Колумбтай бол алдартай зөвшөөрөлтөй мундаг сайн эмч гэж ярьжээ. За баригдсан байна штэ. Тийм байна. Эмэгтэйг Маунт Синай эмнэлэг түргсэн бүсгүй лидокайны хордлого болсон гэж үзсэн байгаа. Харамсалтай нь бүсгүүн тарих хэдийн үхчихсэн учраас ам гарах магадлал байхгүй гэж People мэдээндээ бичсэн байна. Ямар амар хэрэг вэ тий. За яг ямар төрлийн мессежлбэр хийгдсэн тодорхойгүй байна. Гэхдээ гоо сайхны мессежлийг гэрийн нөхцөлд хийж байснаас болж ийм зүйл болсон гэдгийг их сурвалжууд дурдсан байна.
Ямар амар юм бэ ч одоо хүн чинь ингээд мис ажилбар л бол мис ажилбар. Юу ч хийлгсэн бай эхлээд имлгээ, имчээ, эн чинь одоо суудалж ээж эн чинь очимоор ингээд яагаад ийм өөртөө хайргүй байд юм бол Бид нар чи бараг л худалч үнээр имэж имлэгтэл өмөр санагддаг тийм штэ. Нөхөр гол нь өөрийгөө ямар ч буруугүй гэж мэлцэж байгаа юм байна. Зөвшөөрдгүйгээр гэртээ буюу ариун цэвэр хангаагүй нөхцөлд мессежлбэр хийж хүний амьдралд бараг л халдчихад байгаа энэ нөхөр өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдгэдэд байгаа нь сошиал дээр яалтч авахгүй одны анхаарлын төвд ороод нулимулж байна. Нулимлгүй яа тий одоо. Одоогоор барьцаагаар судлах боломжгүйгээр саатуулж байгаа эх 7 хоногт анхны шүүх хурдан товлогдсон байгаа гэсэн байна. За. Ямар амар бүдүүн зүрхтэй хүмүүс байдгийн бэ ч та. Тэгээд нөгөөдөл нь ч ямар мунхаг байдгийн бэ ч та. Харин тийм мунхаг. Тэгээд гэрт нь очоод за одоо таны гоо сайхны хагалбарыг ч одоо энэ гэртээ хийчихэн шүү те. Мөнгө өгчих гингүүтэй. Маа гэлдэг. За сэтгэлдлүүд нь. Сэтгэл уншааг байсан юм. За. Хям төсрийг нь бодоод хүмүүс хаан чамаагүй очиж хинээр чамаагүй юу чамаагүй хийлгэх юм аа. Ард чинь амнаас гэр бүл амьдрал чинь явж байгаа гэдгийг санаач арайч дээл гэсэн байна. За. Сайхан гоё болно гэж орон дээр хөвтөд эргэж сэргээгүй тэр бүсгүүн тавилан ямар өрөвдөлтэй юм бэ? Энэ эмч ямар муухай гүргэр хүн бэ? Хүний тарих хүлчээд би буруу гэж зогсож байгааг нь хараад зэвүү хүрчлээ гэнэ. Хатуухан шийтгэсээ. Тэгэхгүй бол хэн ч хамаагүй ингээд гэртээ хүн алаад эхлэх юм байна да. Бодгол асуудал шүү гэсэн байна. Тийм штэ. За би одоо штэ бүр яг кино шиг мэдээ өргөх гэж байна. Одоо нөгөө хоёлоо чинь хизээнээс одоо ерөөсөө энэ нөгөө газар хөдлөлтийн талаарх мэдээллүүдийг бол цаг тухай бүрт нөгөөд л яваад байгаа штэ. За одоо ингээд нөгөө одоо цогцос могцос тариулах үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилсээр л байгаа. Яг бол одоо маш олон хүн нөгөө юунд орцсон одоо байшин нураад орсон. За гаргаж ирээл ингээл те. За Мьянмар улсын иргэн Мэй гэдэг бүсгүй 4 сарын 8-ны өдөр газар хөдлөлтийн үеэр нурсан барилгад дарагдан амиа алдсан 46 настай нөхөр болон хүүгийнхээ цогцыг авахаар Тайландд ирсэн байхгүй юу? За охин хүү хоёр нь аавтайгаа байсан ч барилга нурах үеэр охин л амь аврагдаж нөхөр хүү хоёр нь харамсалтайгаар нурангад дарагдан амиа алдсан. За албаны хүмүүсийн хувьд цогцыг таниулах ажиллагааг ДНК-ийн шинжилгээр хийж байгаа юм байна. Гэхдээ бүсгүйг ирэхэд нэг хэрэг мандсан. Та юу гэж бодож байна? Тэнхэн таараг болох. За үгүй бүр баларсан юм болсон. Хаа байсан Мьянмараас Таиландд байгаа нөхөр хүү хоёрынхоо цогцыг авахар ирсэн чинь Бангкок өөр нэг хүүхэн би энэ жи таны эхнэр нь байна гэд өөр нэг жижигхэн охин дагуулж ирээд ТНК-ийн шинжилгээ өгөөс хэрэг гарсан. За хоёр хүүхдэд дагуулаад Таиландд явж исэн нөхөр штэ уг нь тийм үстэй. Тийм. За нөхрөөсөө сар бүр амь зуулгын мөнгө авдаг гэсэн энэ бүсгүй нөхрөө хоёр дахь эхнэртэй гэдгийг огт мдэггүйгээр барахгүй ажил хийж хүүхдүүдээ сургаж байсан. Одоо Таиландд нөхөр нь хүүхдүүдээ сургаал ажил хийгээл эхнэрлүүгээ амь зуулгын мөнгө явуулаад байж байсан байхгүй юу? Нөхрийгөө манайхны нөө солонгос явдаг шиг юм штэ. Нөхрийгөө цогцыг авч чадахгүй бас нэмээд нөхөн төлбөрч авах боломжгүй нөхцөл байдалд орж магадгүй болоод байна. За тэгсэн нөгөө эхнэр нь гэж гарч ирсэн эмэгтэй амиа алдсан житантай бүр 10 гаруй жилийн турш харилцаатай байсан төдийгүй. Энэ нь бас Таиландд байдаг эхнэр нь болохоор Мьянмарт эхнэртэй байсныг огт мдээгүй ганц би аав гэж бодож танилцаад хоёр хүүхэдтэйгээ байгаад байдаг. Тэгээ Таиландд бүр хөлөө олохтон туслаад бүр барилгын ажилд оруулаад санхүүгээрч дэмждэг байснаа хэлсэн. За охиныг нь өөрийн охин мэд санаж байсан ч төрсөн эхийгээ харсан охин мэдээж нөгөө эмэгтэйгээс бол зайгаа авна штэ яаж ч бодсон. За ямар тач хүүгийн нөхөн төлбөрийг бол Мьянмараас ирсэн ээжд нь харин аавынхын төлбөрийг болохоор охинд нь өгөхөөр Бангкокийн онцгой байдлын газар шийдвэрлсэн. За бүсгүй хууль бусаар хил даван алхаж эн чинь бүр ингээд уул хадаар ингээ мацаа дамжаад заяа хууль бусаар хил дамж орж ирсэн. Аргагүй ш нөө Мьянмар ч хаалттай нөө хунтын дэглэмтэй байгаа. Тэгээ бүр 4 өдөр явсан гэж байгаа байхгүй ингээд чааваас 4 өдөр явсан төдийгүй 12,500 бат буюу 1,400,000 төгрөг зарцуулсан. За нэг ёсондоо уул хад даваад хил нэвтрээд ороод ирсэн чинь нөхөр нь өөр эмэгтэйтэй 10 жил амьдарч байсан ийм хэрэг гараад Таиландд бол нилээд шуугаад байгаа юм байна. За хүү охин хоёр нь харин бага настай байсан гэсэн мэдээлэл бол байлээ. За сэтгэгдлүүд нь зайтай ирэмэ өө их орондоо их нэртэй хүний газар их нэртэй тэрүүгээрээ ивент итгүүлчин гэрлүүгээ мөнгө явуулчих нь хэнийг ч зовоохгүй сайхан л амьдарч байсан байж тээ гэж байна заяа.
Мэдээж хууль ёсных нь эхнэрт нь өгөх нь зөв штэ. Харин тэр нууц замрагт бол сохор зоосч өгөх хэрэггүй. Хүний жаргалаар зовлон хийсэн амьтад хизээч өөдөлтгүй юм. Тэрэнд нь үгийг эйгүй штэ угаасаа. За Тайландд л ийм их хохирол учирсан юм чинь Мьянмарт бол бүр амар байгаа ах та өмнөөс нь бүр сэтгэл өвдчлөө гэж байна. Ядаж тэр нь хаалттай газар болохоор одоо тэгээд мэддэхгүй яаж яа мэддэхгүй хэцүү юм аа. Миний хамгийн сүүлд авсан арай жоохон баттай гэж бодож байгаа мэдээгээр л багцаагаар 5,000 орчим хүн нас орчоод байна гэсэн тийм тоо явж ирсэн шүү. Тэгээд одоо энэ нөхцөл байдал чинь айгүй эвгүй байхгүй юу? За эмэгтэй нэгдүгээр хууль бусаар хил даваад ороод ирсэн байна. Хоёрдугаарт эн чинь те яг өөрөө албан ёсны ихнэр гэдгээгээ батлахад айгүй хэцүү шүү дээ бас. Тайландд бол тий. За мэдээж охин гэрчлэл юм байлгүй дээ. Охин тийш одоо ганц амьд үлдсэн охин нь байгаа нь охин. Гэтэл Тайландын хууль бол Тайландынхаа иргэн шийдвэрээ гаргахыг бодно шүү дээ. Наад тэр нөхөн төлбөр юмыг нь бол энэ охин жоохон охинтой тэр энэ Тайланд эмэгтэйд нөгийг ер нь бол баг шийдвэр тэгээ гарцсан байна шүү дээ. Үгүй юу штэ. Тэр охин чинь тэр Мьянмарын хүүхнээс гарсан штэ. Зүгээр л тэр ерөөсөө тэр Тайланд хүүхэн чинь хүүхэд байхгүй штэ. Зүгээр л өөрийнх нь тэр залуугийн дагвар хүүхэдтэй залуу гэж бодоод хамт байснаас тэр охин нь бол зүгээр тэр Мьянмарын эхнэрийнх нь хүүхэд штэ. Үгүй чи ингэсэн мэдээгээ эхлээд ярихдаа нялх хүүхэд бага насны хүүхэдтэй нэг эмэгтэй ирээд гэсэн штэ. Харин тэр нь харин нөгөө амьд үлдсэн охины л авчирж штэ. Тийм үү. Тэгээд наадах чинь шийдвэр нь гараад би сая дөнгөж сая мэдээгээр айгуу дэлгэрэнгүй хэлсэн штэ. Хүүгийнх нь амь насны төлбөрийг яасан бах нь? Ээжд нь. За нөхрийнх нь буюу аавынх нь амь насны төлбөрийг нөгөө жижиг охинд өгнө. Тэгэхээр Мьянмарын эхнэр охин хоёр ах хоёрын айл альных нь 8 насны тэтгэмжийг авч ийна л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хоёр одоо буцах шаардлага байдаг юм болов? Одоо мэд тэртээ тэргүй тэнд юм хунтын дэглэмтэй те эвгүй нөхцөл байдалтай байж хаад Тайланд нэгэнт ирснийг одоо улс төр ярганууд моргонууд хүсээ тэртээ тэргүй тэнд өмнөтэй байхад чинь ядж хаад газар хөдлөсөн байхад Тайландууд бол нэг хүчээр буцаагаад гаргачихгүй дэлгүүтэй үг нь. Харин тийм. За хамтраалагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар Хитягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байна. За Шисайдо гэдэг групп байгаа. Энэ группийн 100 гаруй жилийн Хитягаан туяаны судалгаанд үндэслээд зөвхөн нарны тосоор дагнсан ийм Аниаса гэдэг брендийг танилцуулах гэж байна. За энэ брендийн давуу тал нь гэх юм бол зөвхөн юу бишээ. Зөвхөн нарнаас хамгаалахаас гадна арьс арчилгааны орц найрлагатай тул хялгасан өрчлөлийг бууруулж, арьсыг чангалж, нүүр будалтын суурч болдог гэдэг юм. Яг байна. За анх 1992 онд Японд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл судалгаа шинжилгээ болон технологийн дэвшил тасралтгүй суйрлаж өдгөө дэлхийд дахина Азийн номер 1 нарны цус гэх тодтголыг бол хүртээд байгаа. За бас нэг сонирхолтой факт хэлэхэд Аниаса гэдэг үг нь Японы Неса гэх үгнээс гаралтай, монголоор орчуулах юм бол халуун эс гэсэн утгатай юм байна л та. За тэгээд ер нь бол ингээд нарны цусныг зарим нь ингээд амар сэжийн ингээд дүрхэнгүүт ингээд цайраад бүр ингээд хүний арьснаас бүр илт ядарч харагдаад амар тэнэг харагдаад байхгүй юу? Бараг юм давхраа өсгөч. Тэгээ дээрэс нь ингээд зууралтаад байдаг заяа айгу муухай. Айгу зузаан байдаг. Тийм. За тэгвэл яг ийм сэтгэл төрүүлдгээс болоод тэр бүр хүмүүс бас нарны тос төрхөд байдгүйч Аниасыг хэрэглэхээр арьсанд одоо шингэж тос төрхөөгүй юм шиг хөнгөн мэдрэмжийг төрүүлж арьсны өнгнөөс цайрч харагддаггүй эсрэгээрээ үндсэн өнгийг сэргээж өгдөг санагцаа ингээд бүр хэрэглэгчийн сэтгэгдэл байна. За тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7272 тэг 88 гэдэг утаснаас аваарай. 7272 тэг 88. За Аниаса Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Хитягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний нэмээд. За энэ итгэхт янз янзын болдог энэ итгэхийн шууган. Энэ итгэхт ер нь байнгын шуугантай байх юм дөө. Энэтхийн Тамил Наду гэдэг мужийн Коимбатор гэдэг ямар монгол харин тий Коимбатор гэдэг хотод болсон хэргийг ярьж өгөх гэж байна. За орчин цагт 21-р зуунд хүний нийгэмд ийм зүйл байх ёсгүйгээд сошиал дээр эд халуун буцалж байгаа мэдээ хүргэнэ. Бүр нулимж байна, балбаж байна.
Яана за бас яачваа. За энэ хотын нэгэн ахлах сургуулийн 8 дугаар ангийн охины сарын тэмдэг 4 сарын 5-нд анх ирж эмэгтэй хүн одоо болж ийн гэсэн үг шүү дээ тийм үү? Тийм. Гэвч энэ охин өөрөө далит буюу доод кастын хүн учраас хичээлдээ сууж шалгалтаа өгөх гэхэд нь сарын тэмдэг нь ирсэн далит учраас ангиас гар гэдэг шаардлагыг багш нь тавиад охин сургуулийнхаа шатан дээр шалгалтаа хийж байгаа бичлэг нь цацагдаад энэтхчүүд хуваагдаад бөө хэрүүл болж байгаа юм байна. Ямар амар юм бэ те? Гэхдээ те энэтхчүүд ч бас амар байгаа үстэй. Харин тийм. Хуваагдана. Энэ дээр бол одоо Монголд бол ийм болсон бол нэг талдаа л гарна үстэй. Тэгээ штэ. Үгүй энэтхчүүд хуваагдсан. Йоо за. Тий. Охин шалгалтаа өгч чадахгүй байгаа тухайгаа ээжтэй утсаар хэлэхэд ээж нь сургууль дээр давхиж очиод энэ бичлэгийг хийж заржээ гэдэг юм аа бас. За. Иш. Дулмаа минь. За. Энэтхэгт каст ялгалгүй эмэгтэйчүүдийг сарын тэмдэг ирэх үеэрээ бузартаж буртагддаг гэж үзээд тусдаа оромж барьж сарын тэмдэгэнд дуустал байлгадаг бурангуй заншил байсаар л байгаа гэж. Ямар ёо бүтэхгүй. Одоо ч зарим бүглүүд тосгодод энэ бол бүр баттай ноттой оршиж байгаа. За. Харин хөгжилтэй хотын ахлах сургууль болсон энэ үйл явдал яа харахгүй олны анхаарлын төвд ороод байна. Охины ээж бичлэгийг хийж цацсан даруйдаа сургуулийн удирдлагад ялгаруулан гадуурхсан хэрэгээр гомдолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Иви чаавас та ин үүдэн дээрээ сууж шатан. Далитууд гэж юм бэ? Жордлон ухдаг хүний гэр бүл төрсөн бол бүхэл насаараа зөвхөн тэр ажиллаад хийнэ. Өөр ямар ч ажил хийхийг нийгэм нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Далитууд гэдэг нь. Аха. Нийгмийн доод хэсэгт үрд хатагдсан эдгээр золгуучуудыг далитууд гэж нэрлэдэг. 1.3 тэрбум хүнтэй энэтхэг улсад 235 сая ядуу хүн байдаг нь энэхүү далитууд юм гинэ. За. 235 сая. Ямар амар юм бэ бурхан минь. Йоо за. Юу юм бэ энэ ч одоо бараг нэг Монгол хүнд 235 ядуу хүн оногдох гээд шүү дээ энэ чинь. Тийм байна. Базар байна. За ямар ч байсан нэг 100 хүн бол оногдож байна аахгүй. За. Далитуудын эрх ашигыг хамгаалах тал дээр дөрвтэй дуугардаг нийгмийн идэвхтнүүд энэ хэрэг дээр нэлээд их бухимдаж байна. За ямар ч тач энэтхгийг хоёр хувааж хагалдуулаад байгаа энэ хэргийг Times of India гэдэг сайтаас мэдээлсэн байна. Далит бол кастын тогтолцооны хамгийн уул буюу хамгийн дорд гаралтай хүмүүс гэж яваад зайлшгүй бохир цэвэрлэх гэх мэт ажил хийсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харин нийгэм өөрчлөгдөж хүүхдүүд нь хичээл номд сурах болсон ч энэ мэт ялгуурлан гадуурхах байсаар байгаад эцэг эхчүүд нь бухимдалтай байна гэж. За энэ энэтхэг бол те за надад ах хичээл орж явахдаа 35 гэдэг үлээ дээ. Тим олон кастинг системтэй. Ааха. Хамгийн дээдлээс эхлээд ингээд жижиг ингээ хуваах юм бол 35 гэж байгаа юм. За энэ далит гэдэг чинь бол өстэй нөгөө ерөнхийдөө ядуучуудын бөөнд нь хилчиж байгаа юм л да. Энэ далитын чинь те дотор нь ингээд бас хуваана. Бас уу ёо. Тэгэл зүтэлт юм бэ. хамгийн доотлын тэр эдгээр чинь бол бүр ажил хийж штэ. Ааха. Жордлон цэвэрлэн эдгээр гээд ажил хийнэ гэдэг байгаа үстэй. Үгүй. Тэр untouchable гэж нөхдүүд байгаа. За. Хүрхийг хориглоно гэдэг тим кастын нөхдүүд гэдэг байхгүй юу? Тэр untouchable гэдэг нөхдүүд бол зөвхөн л гуйлахгүй байна. Йоо. Юу ажил хийх тийм ойлголт тэднэрт байхгүй. Тим кастинг систем хүртэл байдаг. Яас хэцүү юм бэ те. Тий, тэгэхээр энэ энэтхгийн энэ кастинг систем чи одоо ингээд нэг далитууд юу ч гэдэг юм ингээд нэг бахаратууд гэдэг үлээд хамгийн дээд. Тийм нөгөө дандаа нэг юм шашин машины бахаратууд гэдэг одоо юу гэдэг юм бэ? Сурвалжтнууд гэсэн үг. Сурвалжтнууд их баян хүмүүс болон шашны мянгатнууд ордог. Гэх мэтээ ингээд 4-5 хүн хувааж харагдуулаад байгаа болохоос дотроо бол тэгж олон жижиг задардаг байхгүй. Тэгээд тэр энэ далитуудын чинь дотор байна шүү дээ. Бас нэг юм нэг шашны бүр хит мунхаг урсгалын нөхдүүд бас байдаг. Зөвхөн хог түүж иддэг. Бүрүү. Йоо ямар хэцүү юм бэ ёо. Хог хаягдл түүж иддэг тийм нэг амар нөхдүүд хүртэл байгаа. Тэг гих мэтийн ийм баах юмнууд байдаг. Тэгэд ийм юм ингээд одоо хүртэл хадгалагдаад үлдсэн энэ тэр бүрм 300 сая энэтхэгчүүдээс бол юу гарна л да. Энэ охин бол үнэхээр өрөвдөлтэй байна. Манайд бол эн чинь байж болшгүй зүйл бол энэтхэгчүүд хоёр хуваагдаад байна шүү дээ. Тихгүй яадах наад чинь далит хүүхэд юм чинь юу гэж манай хүүхэдтэй цуг
шалгалт өгөөд юу яагаад ангид сууж идгийн гэсэн нэг тал байна штэ бас. Ийм амир. За сэтгэлдлүүд нь сарын тэмдэг ирэх чинь одоо эмэгтэй хүний буруу юм уу? Эмэгтэй хөнгүүгээр үхчих гээд байдаг байтлаа эмэгтэйчүүдтэй нэг дургүй энэ ирчүүдийг яах вэ гэсэн. Сарын тэмдгийн ирсэн охин яг ямар буруутай болохоор ангиас нь гаргаж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Тайлбарлаад өгөх хүн байна уу? Энэтхэгчүүдийн кастинг систем гэдэг өнгөрсөн баларсан юм одоо болоос адилхан багтсан төрчөөд ямар нэг ялгуулгын гадуурхал нь байж байдг нь юу вэ гэсэн байна. За ийм амир чигшүүртэй, нулимштэй юм бол одоо энэтхэгч болж тэ хөрхий. За би одоо Сингапур шууган өрөх гэж байна. Хөгжилтэй орнуудад тэжээр амьтны салон гэж байдаг. За тэгсэн Сингапурт байдаг нохооны салонд Fendi нэртэй Corgi үйлдвэрийн нохоогоо үс хумсыг нь засуулах гээд эзэн нь хүлээлгээд өгсөн юм байна л да. За харамсалтай нь энэ салооны эзэн нохоог арчилж дуусаад жижиг биетэй нохоо учраас ширээн дээр гинжтэй нь үлдээсэн. Харамсалтай нь салооны эзнийг өдрийн цайндаа явсан хойгоор нохоо ширээнээс унаж гинжиндээ дүүжлэгдээд амиа алдсан хэрэг гарсан. Туучи. За 29 настай Vanessa Chuang Air гэдэг энэ бүсгүйг 10,000 сингапур доллараар торгосон. За амьтны эрхийг хамгаалах хуультай орон учраас бүсгүйг анхаарал болгоомжгүйгээсээ болж нохооны амь насанд хүрсэн гэж үзсэн. За шүүхийн шийдвэрийн дагуу бүсгүй 9 сарын турш амьтантай холбоотой ямар нэг бизнес эрхлэх эрхээ хасуулсан. За шүүхээс гаргасан мэдээлэлд амьтантай ажилладаг хүмүүс нэн ялангуяа салооны ажилтнууд эзэд нь итгэж найдаад өгсөн амьтдын эрх ашигын өмнө бүрэн үүрэг хүлээж амнаас эрүүл мэнд бүрэн бүтэн байдлыг нь сахин хамгаалах үүрэгтэй гэжээ. За одоо бүсгүй бол бизнесээ бүрэн хаагаад байгаа. Тэгээ 2024 оны 6 сараас хойш Fendi нохоонд үйлчилгээ үзүүлж байсан бүсгүй нохооны чандарлах ажлын төлбөрийг бол бүрэн төлсөн. За амьтанд хайр халамжгүй хандсан тохиолдолд Сингапурт 2 жил хүртэлх хорих ял 40,000 сингапур доллараар торгох арга хэмжээ авт юм байна. Яа, энэ бол золгүй явдал байна шүү дээ. Гэтэл нэрнгээсээ л одоо хайхрамжгүй хандсан юм байна. Уул нь бол тийм чинь яг эзэн нь ингээд амтнаа хүлээлгэж өгсөн чинь эзний нэр жавтал ганцаар ингээд үлдээж болохгүй л байсан байхгүй юу? Эзэнд нь хүлээлгэж өгчөөд цай зүүндээ орж болно шүү дээ энэ чинь. Ядаж гарахтаа тэр доотлоос нь уйчаад гарна гэж. Харин тийм. Тэр дээр орхицсноос л боллоо шүү дээ ер нь бол. Хуйлтай орон сайхан юм уу? Тэр нохооны амь дими яваагүй байна. Түр улс нь амийг нь нэгсэн байна. Сүртэй. Амьтны эрхийг хамгаалах хуулийг зарим улс орнуудад чангатмаар байна. Энэ хорвоо ертөнц ганцхан хүнд зориулагдаагүй гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй гэсэн байна. За харин ч гайгүй хөнгөн шийдгсэн байна штэ. Зарим орнуудад бол хорих ялалт шийдгүүлэх байсан. Анх хэрэг үйлцэн гээд зөөлөн шийдгсэн байхаа гэсэн байна. Тэгээд шин залууч ажилтан байсан юм байна. Тэгээд ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг бодохгүй л байна л да, тийм ээ. Харин тийм. Тий. Би бүр нэг амар бас бичлэг харж ирсэн юм аа. Нэг авгаа нохоогоо хөтлөж явж хагаад лифт рүү орох гэсэн чинь лифт рүү нохоо нь орчоод өөрөө юм чинь уяатай ингэ явж байгаа шүү дээ. Тэгээд нохоо нь орцсон заяа. Нохоо нь орцсон өөрөө нэг бас юм авах гэдэг чинь тонгож явах хооронд лифт нь хаагдаад дэше явцсан. Тэгээд нөгөөд чинь ингээ бариулнаас нь барьж хагаад нохоо тэнд чинь боож өгч байгаа шүү дээ. Тавьсан чинь нөө юуных нь бариулных нь юу нь очоод тэгэлцээ. Тийм, бариул нь очиж тэглээд нохоо нөхцсөн. Йоо, ямар амар юм бэ, бурхан минь. Стай амар юм аа. Тийм амар бас болж байгаа тийм бичлэг үзсэн шүү баазар. Нөө CCTV-гийн бичлэг байсан л да. Тий. За дүнтүүгийн гал хөө гэдэг сонсогч хэлсэн байна. Манай улс шиг огтоо харамлдаг их гүрэн байдгүй байх уу гэсэн байна. Түрүүний интгийн охноос болоод. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 11-ний Баасан гарагийн 4 зүгийн шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсүрэтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Хитяган туянаас үүдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниса брэнд за мөн Миний Салями Өхрийн махан жиркэгээрээ очир дагнсан Hello брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд аятаа тавтаа сайхан өнгөрүүлээрэй. Ирэх нэгд өдөр илүү сонирхолтой мэдээлэлтэйгээр эргээд уулзцгаая. За тэгээд ажлын 5 өдөр хамт байсан бүх үзэг сонсогчдоо баярлалаа. Тэгээд амралтын өдрүүдэд ая тухтаа сайхан өнгөрүүлээрэй. Өргөжлүүлэн 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3